Урьдчилан сэргийлэх эмчилгээ. Сүрээгийн урьдчилан сэргийлэх эмчилгээг сүрээгийн халдвар аваад өвчлөөгүй байгаа хүмүүст хийдэг. Ихэнх хүн сүрээгийн нянгаар амьсгалж халдвар авсан ч тухайн хүний дархлаагаар нянгуудын өсөлт үржлийг зогсоодог. Сүрээгийн нян идэвхгүй болж бие махбодод унтаа байдалд удаан хугацаанд байх бөгөөд хизээч идэвхтэй болох чадвартай байдаг. Сүрээгийн далд халдвартай хүнд ямар нэгэн шинж тэмдэг илэрхгүй, ямар нэг завир шаналгаа байхгүй, сүрээгийн нянг бусдад тараахгүй, ихэвчлэн туберкулины арсны сорил эерэг байдаг. Туберкулины арсны сорил эерэг эсвэл интерферон гамма тодорхойлох шинжилгээ эерэг боловч эмнэл зүй, нян судлал, бусад шинжилгээгээр эмгэг онш батлагдаагүй, сүрийн өвчин үгүйсгэгдсэн үед нас харгалзахгүйгээр дараах хүмүүсийг урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулна. Нян судлалаар батлагдсан уушгины сүрээтэй өвчтний өрхийн хавтал. Тархур судлалын заалтаар сүрээгийн дэгдэлтэнд өртөгсөд хүний дархлал хомсдолын вирусын халдвартай хүн буюу сүрээтэй нь батлагдаагүй хүний дархлал хомсдолын вирус дохтой насанд хүрэхсэд ба өсвөр насныхан эмэнд тэсвэртэй сүрээтэй өвчтний өрхийн хавтал өндөр эрсдэлтэй хавтлууд сүрээгээр өвчлөх эрсдэл өндөртэй дараах өвчтөн өөрсдийн хүсэлтээр хавдрын эсрэг эмчилгээ хийлгэж байгаа өвчтөн дархлаа дарангуйлах эмчилгээтэй хүн диализын эмчилгээ хийлгэж байгаа өвчтөн, эд эрхтэн шилжүүлэх хагалгаанд орсон өвчтөн, силикозтой өвчтөн сүрээгийн халдварын урьдчилан сэргийлэх эмчилгээ хийлгээгүй тохиолдолд сүрээгээр өвчилж болзошгүй байдаг. Сүрээгийн урьдчилан сэргийлэх эмчилгээ хийхийг сүрээгийн эмч шийдэж, эмчилгээг шууд хяналттай хийдэг.